Сайн байцгаана уу залуучуудаа. Java-гийн 17 дахь видео хичээлээ хүргэж байна. Энэ удаагийн хичээлээр математик классын хамгийн өргөн ашиглагддаг функцүүдийг авч үзье. За би энэ ч шууд бичээд тайлбарлаад явъя. Та бүхэн дагаад хийгээрэй. За математик классын функцийг тодорхойлохдоо хамгийн түрүүнд mat гэж бичээд тавиад ямар функц ашиглахаа бичдэг байгаа. За бидний хамгийн эхэлж үзэх функц бол ABS. За ABS функц маань тооны абсолют утгыг буцаадаг байгаа. За би энэ чи тайлбарын давхар бичээд явсан дээр баг. Хасах дөрвийн за абсолют утга. За би энэ чи copy paste хийгээ явъя. Та бүхэн болж игэл гараараа бичээ яваарай. За дараагийн өргөн ашиглагддаг функц маань зэрэг төвшүүлэх байгаа. Power гэдэг үгийн товчлол эхний 3 үгийг бичдэг. За дөрвийн квадрат зэрэг төвшүүлье. Дөрвийн квадрат зэрэг. За зэрэг төвшүүлсэн чинь бас язгуур авч болдог байгаа. За квадрат язгуур авахын тулд square root. Square гэдэг үгийн товчлол болох SQ, root гэдэг үгийн товчлол болох RT-г бичиж өгдөг. За 4-өөс квадрат, 4-ийн квадрат язгуур. За квадрат язгуур байгаа юм чинь бас куб язгуур байдаг. За 4-өөс квадрат язгуурны хүүдтэй юм гарахгүй. 27-гийн куб язгуур. За дараагийн өргөн ашиглагддаг функц бол таз гэсэн нэртэй функц байдаг. За энэ функц маань бутархай тооны дээшээгээ хамгийн ойр орших бүхэл тоог олдог байгаа. За 4.3-ийн дээшээ хамгийн ойр бүхэл тоо. За дээшээгээ бодож олж болж байгаа юм чинь бас доошоогоо байдаг. Шал гэсэн нэртэй функц байдаг. За энэ маань 4.3-ийн доошоогоо хамгийн ойр бүхэл тоог олдог. За үүнтэй төсөөтэй бас нэг юм функц байдаг. Round. За round функц маань дээшээ доошоо угаасаа хамааахгүй хамгийн ойрын бүхэл тоог олдог байгаа. За дараагийн бидний өргөн ашиглагддаг функц бол 2 тооны эхийг олдог функц байдаг. За ингэнэ. За энэ маань 4.3 432-ийн хамгийн ихийг олно. За хамгийн ихийг олж болж байгаа юм чинь бас хамгийн багыг олж болдог байгаа. Багна. За дараагийн ашиглагддаг функц гэх юм бол hypod гэсэн функц байдаг. За та бүхэн хэрвээ санаж байгаа Pythagorean теоремыг санаж байгаа бол катетуудын квадратуудын нийлбэр гипотенузын квадраттай тэнцүү гэсэн теорем байдаг. Энэ функц бол тэр теоремыг тэр үйлдэлийг гүйцэтгэдэг байгаа. За юу гэх юм 6 ба 8-ийн Pythagore. За яг юу гэж бичдгийг би санахгүй байна, уучлаарай. За жишээнүүдээ ажиллуулж үзье. За 27-гийн куб язгуур 3, 4.3-ийн дээшээгээ хамгийн ойр бүхэл тоо 5, 4.3-ийн доошоо хамгийн ойрхон бүхэл бол 4, 4.3-ийн хамгийн ойрын бүхэл тоо бол 4 юм аа.
За энэ хоёр тооны хамгийн их нь бол 432 гэж байна. Хамгийн бага нь 4.3. За 6 ба 8-аас Pythagorean теорем ажиллуулах юм бол 10 гардаг гэж байна. За энэ math class дотор чаашлаад танкс, синус, косинус за математикийн ер нь бүхий л функцүүд байдаг байгаа. Та бүхэн чаашин дэлгэрүүлж үзээрэй. Ингээд дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяр та.